Сайн байцгаана уу? Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол хар хорим хотын талаар ярьж байгаа. Одоо өргөжлүүл ярих болно. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалъя. Худлаа үйлчлийн банк болон хотын зүүн чиглэл баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл Now Nest Town House маань оролцож байгаа. За нэвтрүүлэг маань NTV болоод Мөндөр радио 107 83.3 хүсээ хостолгоноор та бүхэндээ хүрдэг. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Танд өнөөдрийн мэндийг хүргье. За баярлалаа, өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн сэдэв бол хар хорин хотын малтлах судалгаа 100 жил гэсэн сэдэвтэй байгаа юм. За учир нь юу вэ гэвэл энэ хар хорин хот ялангуяа хот суурингийн малтлах судалгаа гэдэг бол хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа маш их зарцуулдаг. Ингэн одоо хар хорин хотын малтлах судалгаа бол одоо нийтдээ 1889 оноос хойшоогоо одоо 2025 он гэж үзэх юм бол тий 136 жил болчихж байгаа. За тэгэхээр энэ 136 жилийн хугацаанд хар хорин хотын малтлах судалгаа бол ер нь бол бүрэн гүйцэд явагдаагүй. Тий энэ тэмдэнтэй одоо аармаг таармаг гэх юм уу тий малтлах судалгаануудыг хийсэн. Гэхдээ тэр нь болохоор за яг энэ одоо яг юу гэсэн тий барилга байгууламж байж болох вэ? За энэ хотын яг худалдааны төв мөн үү те хааны ордон яг хаана байгаа юм бэ гэх мэтлэнгээр малтлах судалгаанууд хийгдсэн байгаа. За хамгийн анх бол яг төвөгтэй малтлах судалгааг бол 1949 онд Киселевго хийсэн гэдэг өмнөх дугаар дээр хоёул ярьсан те Букинич бол 1933-аас 34 онд бас малтлах судалгаа хийсэн. Тэгээд яг одоо бол 20 дугаар зууны хамгийн том малтлахыг бол Киселевгийн удирдлагын доор Монголын талаас болохоор хөдөөгийн гэрлээ удирдах яг ингээд ажилласан тий. За энэ одоо малтлах судалгаа болсон байгаа юм. За тэгэхээр яг одоо өнөөдрийн судалгааны сэдвийн маань тий яг за түрээж байгаа. За энэ дээр нэг пауз очиод өгөө. За тэгээ өнөөдрийн судалгааны сэдвийн хамгийн гол одоо их сурвалж гэж байгаа тий. Тэгэхээр мэдээж хар хорин хотод бол 100 гаруй жилийн хугацаанд бол маш олон одоо судлаачдын нүр их хөдөлмөр шингэсэн байгаа. Маш олон жил биш бас тий. Тэгэхээр энэ бүх хөдөлмөрийн үр дүнд бол 2020 онд бол Уу Эрдэнэбат гэдэг одоо доктор профессор хүн тий Монгол Улсын их сургуулийн археолог, антропологийн тэнхимийн эрхлэгч. За энэ хүн бол Монголын эртний нийслэл хар хорим гэмэх номыг хэвдүүлж гаргасан байдаг. За тэгээ өнөөдөр яг энэ сэдв бол бүхэлдээ яг зөвхөн энэ номноос ишилж ярьж байгаа гэдгийг бас давхар дурдахад таатай байна. За тэгээ Монгол зөвлөлтийн хамтарсан түүх ухсаатан зүйн шинжилгээний ангийн 1948-аас 49 оны малтлах судалгааны үр дүнд бол хар хорим хотын оршин тогтнох хугацаанд хотын амьдрал нэн идэвхтэй өрнөж хөгжиж байсныг харуулах гэрч баримтын зүйлс бол маш ариун олдсон байдаг. За тэгэхээр хамгийн анхны том малтлах судалгаанаас ахуулаад энэ бол хар хорин хот муу юм байна тий. Үүнээс гадна өгөөдөө хааны Төмөн амгалан дорд гэдэг бол энэ өөрөө мөн гэх мэтлэнгээр маш олон янзын одоо эрдэмтэн судлаачдын тий гадны одоо эрдэмтэн судлаачдын анхаарлын төвийг хар хорин хот руу шилжүүлсэн байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр хар хорин хот маань өөрөө хаана байгаа вэ? Тий байршил нь ямар хэмжээтэй хэмжээ нь ямар хэмжээтэй байршил нь хаана вэ гэх мэтлэнгээр маш олон зүйл нь яг л нэг 13 дугаар зууны үед монголчуудын өөрсдийн зохиосон Монголын нууц товчоо гэдэг шиг хар хорин өөрөө нууц болж хувирсан үе байхгүй. За тэгэхээр Оросын сурвалжлагч гишүүн Киселевийн удирдлагаар те Иня Мерферт гэдэг бас судалгааны багийн гишүүн байгаа. Монголын талаас бол яг судалгааны багийн удирдагч Перле Ц Дорж сүрэн те оролцсон гишүүдэр нь те. Тэгээд судалгааны ангийн үр дүнд бол өмнөх дугаарт бол ордны гадна хэрмийн баруун ур захад байх томоохон суурны үлдэгдлийг малтаад судалгааны үр дүнд өгөөдөө хааны байгуулсан Төмөн амгаланд ордон энэ мөн байна хэмээн бат итгэсэн байгаа юм. Тийм өмнөх дугаараар дээрс өгөөдөө хааны гоё түүхүүдийг ярьсан тий. Тэндээс бас нэг 10 түүх байгаа гэдэг нь хоёроо дийн онцлсон. Тэр бас их гоё юмсэн шүү. За тэгэхээр ингээд нөгөө судлаачид хэрвээ өгөөдөө хааны ордон нуснаас хойшоогоо тий түүний үлдэгдэл эндээ хэвээрээ байсан бол энэ өөрөө асар том юм овоолго үсэх хэрэгтэй байхгүй хааны ордон. Тэгээд одоо ингээд 800 тий маш том огур байх хэрэгтэй. Тэгтэл энэ нь өөрөө яг тийм яг судлаач тийм бодож байгаа шиг тийм том огур үүсээгүй байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол яасан бэ гэхээр яг тухайн үеийн тэр Киселевийн багийн удирдлага тий ингэж үтсэн байгаа юм. Энэ бол яг 13 дугаар зууны үеийн өгөөдөө хааны Төмөн амгаланд нь ордон байжгаад хожимоо одоо энэ сүм хийд барих болсон болох үед нь бол энэ ордны одоо хааны ордны тэр одоо үлдэгдэл
одоо норж үлдсэн юм байна шүү дээ. Эдрийг бүгдийг цэвэрлээд зөөснийхаа дараа тэр сүм хийдийг барьсан юм байна. Харин энэ сүм хийд нь өөр 17-оос 19-р зууны үед те дайн самууны үед хожимын үеийн эдгэр суврагыг нураан эвдэж үнэт зүйлсийг нь тоноод цац цэргийг нь тарааж одоо цац сувраг гэж байгаа шүү дээ. За эдрийг нь бол тарааж хайсны ор үлдсэн энэ байна гэж дүгнсэн байгаа байхгүй юу. За тэгэхээр энд бол яг хааны ордны гэж хэлэхээр зүйл бол баг олдоогүй. Яг одоо дээрийн ваар тэрний чимэглэл энэ тэрнээс гадна өөрөө энэ өсөр том байгууламж байсан учраас яалчгүй нөгөө Рубрукийн мэдээнд байгаа хар орон хотын гадна хэрмийн баруун ур захад тусдаа юм хэрэмтэй тэгээд 4-5 юм байгууламжаар ингээд хүрээлэгдсэн гэж хэлсэн энэ одоо зүйлтэй тохирж исэн учраас өгөөдөө хааны төмөн амгаланд ордоон гэж явсан. За энэ бол 50 жил үргэлжилсэн гэдэг маань бол энэ өөрчлөгдөнө гэсэн үг санаа байна тий. За тэгэхээр үүнээс гадна бас нэг сонирхолтой судалгаа байгаа юм. Тэрний юу гэхээр нүүдэлчдийн хувьд бол металл гэдэг бол тий зэвсэг хийх хамгийн гол багц зэвсэг. Үүнээс гадна гоёл чимэглэл тий алт мөнгөн зүйлт гэдэг ч юм. Энэ талын одоо ингээд судалгаанууд нэлээд сайн хөгжсөн байдаг л да. Тэгэхээр нүүдэлчд ер нь бол тэр төмөрлөг боловсруулах, металл боловсруулах хүн эртний соёлтой байгаа юм. Энэ нь өөрөө яг Монгол нутагт одоо хөрөл зэвсгийн үе тий Монгол нутагт оршин тогтнож исэн хамгийн анхны төр тулсууд Хүннү, Сиамби, Түрэг, Жужаан, Түрэг, Уйгур, Хятан гэдэг. За эдгээр улс орнуудын хувьд бол яг ийм уламжлалт одоо ийм төмөрлөг боловсруулалт тий одоо зэр зэвсэг боловсруулах, багаж зэвсгээ хийх ийм зүйл одоо хөгжиж ирснийг бол археологийн хүрээлэнгийн хөнөөгийн секторын одоо эрхлэгч доктор Ишцэрэн гэж хүн одоо ингээд сүүлийн үеийн судалгаагаар бол нэлээд сайн судалж гаргаж ирээд байгаа юм. За тэгэхээр энэ бол нүүдэлчд бол хэдэн мянган жилийн хугацаанд тасралтгүй төмрийг боловсруулж ирж байсан. Харин яг одоо хар орон хот тэр тусмаа 13 дугаар зууны үеийн төмөрлөг тий энэ төмөрлөгийг бол тухайн одоо судалгааны багууд илэрж олсныхаа дараа Москвад аваачаад яг энэ болдын институт гэж байгаа байхгүй төмөр болд тий болд институтын шинжилгээнд өгсөн юм байна л да. Тэгтэл энэ шинжилгээний хариу нь болохоор тэр цагаан ширэм гэдэг байгаа тэр төмөрлөг өөрөө 1350 Цельсийн градусд одоо ингээд боловсруулж байсан гэж байгаа хайлагдж байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм том ийм хүчтэй галыг бол энгийн галаар гаргах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр одоо нөгөө нэг уран дархан хүний одоо ингээ хөөрг гэж байдаг шүү дээ. Хөөргдөх гэл галыг ингэх хэрэгс ямар ч боломжгүй. Тэгэхээр энд яг 13 дугаар зуунд монголчууд тэр төмөрлөг боловсруулахдаа байгалийн ямар нэгэн эрчим хүчийг ашигласан тусгай хөдөлгүүр хэрэглэж байсан нь тодорхой байгаа байхгүй. Тийм багш. Одоо жишээлбэл одоо түүдэг галыг хүн хамгийн сайнаар асаалаа гэж бодоход ер нь 800 градус төрдөг. Тэгжээж одоо тэрнээс дээш үйжиж одоо бидний энгийн амьдрал тэрийг боловсруулах ямар ч боломж байдгүй. Ямар нэг технологи. Тэгээ одоо би таныг одоо яг градус яриад нэг ган төмөр энэ төр ярихаар нэг материал судалтай холбоотой. Энэ бүхэн яг археологийн алдар нь яг ямар материалтай байсан юм бол тэр материалаас нь шалтгаалаад тухайн нэг улс орны хөгжил ингээд янз бүрийн юм давхар ингээд бас харагдаж явдаг болохоор их сонирхолтой байна шүү. За баярлалаа. Гоё санаа өгч шүү бас. Хөрсний дэд давхаргад бас нэг юу яж байгаа байхгүй юу? Эн чин тэр төмөрлөг олдож байгаа шүү дээ тий. Тэгээд тэр төмөрлөг олдонгууд чин тэр цагаан ширэм тэр нь одоо ингээ хамгийн өндөр градус тайлж байгаа юм байна шүү дээ. Тэгтэл нэг металл болгон ч арай өөр градусууд байгаа. Жишээ нь хөрөл өөр градус тайлна гэдэг ч юм уу тий. За ингээд дараагийн нэг судалгаа нь болохоор энд одоо яг тэр Киселевигийн үеийн судалгаан дээр бол хөрсний дэд давхаргад шавар сав суулгыг тий суулгын ингээ үйлдвэртэй холбоотой ингээ олдрууд олдож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр шавар сав суулгыг чинь шавраар хийгээд хатаас дараа шатаан тий шатаан. За тэгэхээр ингээ шатаах зуух. Ингээ шатаахаар бэлдсэн түүхийн эдийн зүйлс бол олцноос үндэслээд зарим төрлийн савыг бол яг тухайн эндээ үйлдвэрлэж байсан гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа байхгүй. За тэр бүх хэл одоо хожимын одоо Монгол Германы хамтарсан хар ойрны экспедиц тэрэн дээр болохоор яг шалан дээр ингээ ногоон өнгийн паал нь байгаа байхгүй. Тэгэхээр тэр паалыг хүртэл яг тэндээ төрж исэн үйл явцууд бас ингээд байж идэг. Тэгэхээр энэ нь өөрөө болоод энд ерөөс яг Монгол нутагтаа хийсэн байж тарах гэдэг. Мэдээж хар орон хотыг барихад нөгөө Тангууд улсыг эзэлсэн байсан, Алтан улсыг эзэлсэн байсан, Алтан улсаас уран дарахчууд ирсэн, Дундад Азад чинь 29 улсыг эзэлчихсэн байсан тий. Тэгэхээр энэ бол ер нь бол хаа газрын хамгийн сайн уран дарахтууд бүгдээрээ цугларчихсан байсан. Иннээс санаа аваад хийсэн байх магадлал маш өндөр тий. За тэгээд хар орон хотод бол монголчуудын өөрсдийн хийсэн ийм орон нутгийн шинжтэй
шавар сав суулгамд байдаг байхгүй. Тэгэхээр эдгээр бол ингээ янз бүрийн хэмжээтэй савны үлдэгдэл нь бол ингээ нэн ихээр илэрч олддог гэж байгаа. Тэгэхээр энэ нь бас нөгөө нэг хятадын одоо элдв төрлийн шаазангийн хагархаанууд те бас зөндөө олдсон. Гэхдээ яг ингээд нөгөө Монгол уламжлалт аргаараа хийсэн савар шав суулга те энэ зүйлүүд бол нэлээд илүү их олдсон байж тараад байгаа. За тэгээ энэхүү судалгааны явцад бол хар хорим хотын соёл давхарга хийгээд малцсан газрын гадаргаас нийтдээ 230 гаруй зоос илэрсэн байдаг. За тэгэхээр энэ илэрч олдсон зооснуудаас цаг хугацаа гэдэг зүйлийг тогтоож болох гээд байгааз. Гэхдээ зоосоор цаг хугацаа тогтооно гэдэг бол нэг зоос гарч ирэх юм бол яг таамаглал төвшүүлж болно. Ер нь аюу хэцүү юм шүү дээ. Зоосоор өвлөгдөж ирсэн байж байгаа. Яг наач байгаа байхгүй. Гэвтэл яг одоо энэ хар хорин хотоос олдсон хамгийн эртнийхэн зоос нь болохоор нийтийн тооллын өмнөх 118 он болж таарж байгаа байхгүй. Эн чинь юу одоо хар хорин хотоос ахаад 1000 гаруй жилийн 1300 жил 400 жилийн өмнөх те энэ үйл явц болоо явж байгаа. Хүннү гүрний үе болоо явж байгаа шүү дээ те. Нийтийн тооллын өмнөх 118 он гэдэг чинь яг хүннү гүрний ижиши гэдэг шиний хаан ширээн сууж исэн байгаа байхгүй. Хан устаа яг эд одоо байлж исэн үе шүү дээ. За тэгээд энэс гадна 618 оны үеийн тан улсын үеийн тий яг эртний хиттийн тан улсын үеийн. За тэгээд хамгийн хожуу нь 1860 оны үед холбогдож байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь болохоор харин тий энэ монголчууд нөгөө манжин иргэшээлд орсон шүү дээ тий. За энэ үйл явдалтай бас тий холбогдоод байгаа юм. За гэтэл эдгээр олдуураас тэг зооснуудаас шүү дээ хамгийн олон байх боломж цаг хугацаа нь өөрөө юу вэ гэхлээр яг энэ умар цэн ус буюу одоо 990-ээс 1126 онд холбогдох зооснууд байгаад байгаа байхгүй. Энэ нь хамгийн их олдсон гэж байна. Тэгэхээр одоо энэ зоос гэдэг маань бол хар хорин хотоос бол нэлээд олдож исэн. Би өөрөө хар хорин хотод чинь бас 2006-2007 оны хооронд Монгол Германы хамтарсан экспедицид 2 жил яг ингээд ажиллаж үзсэн. Тэгэхэд хар хорин хот чинь яг тухайн үедээ маллага судалгаа судлагдаад ингээд 100 гаруй жил болчлоо шүү дээ. Гэтэл зүгээр ингээд алхаад явж байхдаа би яг энэ үеийн ингээд зоос олоод тэгээд нөгөө хамт ажилладаг байсан одоо археологийн хөрөлөнгийн дундад зууны секторын доктор Батбаяр гэдэг ах битэр чи нөгөө нэг багийн одоо ингээд гişүн надад хамаг юма зааж өгдөг хүн байхгүй. Тэгээд одоо нөгөө тэр ахт өгөөд битэр чи нөгөө тэр тухайн олдурынхаа одоо нөгөө бүртгэлд оруулаад явуулчихж байгаа байхгүй. Тухайн жилийнхаа гэсэн. Тэгвэл та зүгээр алхаж яваад олно гэдэг чинь бас бас нэлээд сайн байх шүү. Тэгээд тэр одоо яг хаанхын ямар зоос одоо бас байдаг юм бол тий? Тэр саяны одоо нөгөө 990 оноос 1126 оны сүн улсын зоос гэдэг шүү дээ. Тэр зоос байсан. Тэр чинь одоо яг нөгөө би бол ингээд зоос олгоныг хараад шууд хэлж чадахгүй. Гэтэл яг тэр хар хорин хот ч одоо ингээд Батбаяр ах эднес чинь тий уур нотгой эднес чинь маш олон жил ажилласан учраас за энэ бол тий за энэ сүн улсын үеийн зоос байна. Андаас тий. Шууд хараад ингээл хэлж яадаг. Тэгэл бүх юм ингээд зэгцэрсэн. Тэгээ манай археологч нар ч мундаг штэ. За түүнчлэн одоо хотын төв хэсгээс худалдаачдын арилжаа 8-нд хэрэглэж байсан юм жигнүүрийн туухай. Тэгээ уран нарийн хийцтэй хүрэл мөнгөн сав суулга, зис эмэг, яс чулуугаар урлсан элдв амьтдын дүрс, бүставны үлдэгдэл зэрэг эдийн боловсролын дурсгалын зэрэгцээ ер нь ингээд бичиг үсгтэй холбоотой зүйлс болох биер, янтан хэсэг те бас яс мод хүрлээр урлсан тамга тэмдгийн үлдэгдлийг илрүүлэн судалсан байдаг байхгүй хар хорин хотоос. За тэгэхээр эндээс би нэг зүгээр амьдрал тохиолдсон нэг жишээ бас хэлье л да. Хар хорин хот бол яг Монгол Германы хамтарсан экспедиц гэдэг утгаараа яг тухайн үедээ археологийн хүрээлэнд ажилладаг байсан залуу археологч нар маш их ажилладаг байсан. Гэхдээ тэр залуу археологч нар нь миний хувьд болохоор багш нар маань байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр бид нар нөгөө нэг яг археологийн 1 2 дугаар курс, 3 дугаар курс, 4 дугаар курст хичээл ордог байсан. За энд болохоор Номгон сүрэн гэдэг багш байсан. Номгон сүрэн гэл. За энэ багш маань болохоор хар хорин хот чинь өөрөө яг одоогийн хар хорин хотчтой тий. Тэнцээ чи нөгөө нэг эртний идэл зардаг хүмүүс байгаад идэг штэ. Нэг юм хятадаас авчирсан ингээд нэг янз бүрийн худлаа эртний юм шиг болгоцсон ч юм уу тий. Нэг иймэрхүү юмс зардаг штэ. Гэтэл тэр хүмүүс яг тэр хажуугаар нь хар хорин хотоос олдсон. Саяны надын миний одоо ингээд олсон зоос штэ. Би тэр зоосыг одоо ингээд яг хар хорины судалгааны ингээд юмд ингээд өгж штэ. Гэтэл хар хориноос олдсон зүгээр ингээд янз бүрийн олдууруудаа тэнд ингээд тавьж хагаад тэрийг яг ингээд
зарим нэг одоо ингээ гадны гэдэг ч юм уу те эртний идэл яг мэддэг хүмүүс гэдэг ч юм уу ийм хүмүүс зарах тохиолдол байгаад идсэн байхгүй. Нэг ханцуун дотор наймаалцсан гэдэг шиг сонирхож байгаа хүмүүс явж байгаа. Энэ өөрөө хориотой юм шиг болооч тэгээд тухайн үед чинь одоо яг энэ талаар нэг хууль те бас ингээд айгу ховор байсан. Тэр одоо Германд одоо яг мэрэгчлэр ажиллаж байгаа номын сүрэнгээ багш маань бол тэр жин туухайг айгу их сонирхдаг байсан. Тэр худалж байгаа хүн байгаа. Тэгэд али их жаахаа те та наатах ингээ өгж байгаач би нэг жингийг авах гэсэн хэмжээг нь авах гэсэн би нэг судлаад өгчээ гээл те судал гэж тэр хүнээс ингээ гуйж асуулж байгаа байхгүй. Уг нь бол тэр хүн чинь хичнээн төвөр байдлаар олдсон ч гэсэн яг л археологчдын гараар судлагдах хэрэгтэй болж тараад байгаа сте. Тухайн үед тэр талаар мэдлэг их бага байсан баг те. Ер нь бас яг энэ талын юм ерөнгээл үргэлжлээл яваад байдаг байхгүй. Жишээ нь одоо яг Харааран хотын яг маллах судалгаа гэдэг чинь тухайн үед одоо нөхөн сэргээлт хийх юм байхгүй гэдэг ч юм уу те. Эсвэл одоо анхаарахгүй байх иймэрхүү юмуд байдаг. За энэ талаар хоёлаас ахаа ярина. За үүнээс гадна энэ зүүн хаалганы маллагаас гэж байгаа байхгүй. Харуул манааны хүмүүс болон худалдаачдын байрлах дулаан байр суусны үлдэгдлүүд гарч ирсэн байгаа. За тэгээ яг энэ үлдэгдлүүд дээр бол юу анзаарэгдсэн бэ гэхлээр тэр харуул хамгаалалт бас тэр юу байх гэдэг шүү дээ. Түшин ингээд хүмүүс байх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол мэдээж Монголд өвөл маш хүйтэн. Тэгэхээр энэ чинь байнгын оршин суугч гэсэн үг тэр хүмүүс чинь тэрийг халах хэрэгтэй. Тэгээ халаахын тулд яах вэ гэхлээр тэнд одоо нэг чулуун хавтангуудаар ингээд тагалсан ханз гэж хэлдэг байхгүй тэр ханз. Ингээ уурыг гүнх сууг гэж. Тэгэхээр тэр нь болохоор ингээд тоосхоор ингээд өргөцсөн эсвэл чулуугаар өрөө дээрээс нь ингээд ахаа чулуу тавьсан байгаа гэсэн үг байхгүй. Одоо манайхаар бол шалны халаалт гэсэн. Тий. Тэгэхээр 13 дугаар зууны Харааран хотын зарим хот суурин байрлалууд нь бол заавал нь халаах ёстой зүйлүүд нь бол гал төлөлөө тэнд халуун уур ингээд шалаар нь ингээд гүйлээд тэр чулуу халж идэг гэсэн. Хөөх баг тий нэг пар марк юм болгосон шүү дээ. Ямар сонирхолтой юм бэ? Энэ бол бас яг шинэ үзэгдэл бол бас биш л дээ. Ягаад гэвэл энэс өмнөх одоо хятан гүрэн гэж байна тийм Монгол нутагт оршин тогтножсэн эртний усуудын хамгийн сүүлийн 1907-оос 907-оос 1125 онд оршин тогтножсэн. За тэгээд энэ улс ч гэсэн тэр Чинтэлгаан балгаас те тэрний бие бас малтаа суулганд нэг оюутан багт оролцож байсан. Тэгэхэд ч гэсэн ингээд нэг шалны халаалт гарч ирдэг байхгүй юу? Ханз гэдэг байгаа зүйл. За хоёлаа өнөөдрийнхөө нэвтрүүлгийн ивент тгчээр танилцуулгаа. За тэгээд нэвтрүүлэг маань ивент тгчээр энэ хотын зүүн чиглэлд барьдаж байгаа шинэхэн төсөл Now Nest Town House хотхон маань ажиллаж байгаа. Тэгээд би бас дөнгөж саяхан таны бичлэгийг үзлээ. Манай бас хөтлөгч, найруулагч Ганс Өгт хоёр маань өстой нэг уралдаад те янзын гой контент хийсэн биш үү? Та бас яг энэ дээр Now Nest дээр очисон хүний хувьд те тайлбарыг зүгээр хаа. За тэгээ Now Nest Town хотхон болвол те саяхан яг Ганаа хэтээр ингээд өрсөлдөөн хийсэн 100 сая одоо баг төргөний те хэмжээтэй эрхийн бичиг гэсэн үг байхгүй. Жишээ нь Now Nest 5 хотхон ч те 5 хотхон гэж байна, single хотхон гэж байна. За тэр 5 хотхоных нь үнэ ханш нь бол миний бодож үзснээр бол 560 орчим сая те. Нөгөөх single house гэдэг байгаа нь 210 м квадрат байгаа байхгүй. 230 м квадрат нь. За энэ нь болохоор метр квадратаар нь тооцоод үзэх юм бол 900 баг 70-80 сая те. Тэр хавцаа байгаа юм. Энэ танд яг тэр боломжийн үнэ. Ер нь боломжийн шүү дээ. Ягаад гэвэл одоо 500 хэдэн сая төгрөгөөр тэр 131 м квадрат таун хаус шүү дээ тий. Би бол тэрийг ингээд нүлээд байгаа байхгүй юу? Ингээд ажиглаа тий. Тэгтэл тэр бол одоо бол хотын төвд хамгийн ашигтай байрлал гэдэг ч юм уу. Тэр хавийн барилгуудын 2 өрөө байрныг мөнгөлж чаддаг шүү дээ. Тий. Тэгтэл тэр 2 өрөө байрны мөнгөөр тий цэвэр агаар хүн амтан бахта тий хөдөлгөөн бахта тэгээд дулаан байрны одоо бүх зүйлүүд нь шалнаасаа хаалдаг дулаалгатай халуун хүйтэн устаа нөгөө нэг захиа байдаг шүү дээ тий нэг говийн бүсгүүд бичсэн захиа тэнгууд нь хариу нэдэг шүү дээ нэг ханнаасаа ингээ параараа халаад ингээ байдаг гэх тий тэнгэр говийн тэмээч үсгэгээд би сайн байна гэл за тэгээд яг энтэй адилхан байгаа байхгүй тэгээд Now Nest 5 хотхоны яг Now Nest 5 хотхонд болохоор Ганаа хэтээр очоод нэг контент хийсэн тэр контент маань болохоор яг 10% хямдрал буюу тэр single house-ын үнээр бодоод үзэх юм бол 100 сая төгрөгийн эрхийн бичиг байхгүй. За тэгээд тэрэнд нь би алсаа. Баярлалаа. За тэгээд би одоо яг 100 сая төгрөгийн эрхийн бичигтэй байна. Now Nest 5 хотхоныг сонирхож байгаа хүмүүс бол тэ тэгээд бас нэг байгаа шүү. За тэгээд Now Nest 5 хотхон бол яг хотын төвөөс бол 16 км зайтай. За тэгээ энэ нь болохоор яг ингээд цэвэр агаартай тэгээд ер нь бол айгүй 5 тух тохилог орчин байгаа байхгүй. Тэгээд утас нь болохоор
72 тэг 6 тэгтэг. Тэг 6 тэгтэг. 70 тэг 6 тэгтэг. Тэгээ бас ногоон зээлд хамрагч болох нь бас их гоё юм байли тий. Тэр нь болохоор нэг юм уян хатан нөхцлүүд маш их байгаа юм. Энэ нь болохоор банкны ногоон зээлд хамрагдаж болж байгаа юм. Ногоон зээл гэдэг бол одоо ипотекийн зээлийн дараа орж байгаа зээлүүд тийм биз? Одоо эко гэсэн бүх юмд л одоо олгодог зээл шүү дээ. Гэхдээ бас маш ховор болдог. Үүнээс гадна хэрвээ та машинтай бол, хэрвээ та байртай байвал урчлагаанд нь бас яг ингээд нөгөө борлуулалтын газартаа нэг холбогдоод бас бодуулж тооцоолаад тэгээд авч болох юм байлээ. Уян хатан байдлантай хайртайхан байна шүү. За баярлалаа бас нэвтрүүлэг маань ивент тэтгэж байна. Өнөөдрийн нэвтрүүлэг явах боломжийг олгож байгаа ивент тэтгэж байгууллагатай. За тэгээд за шалны халаалт гэж байлаа шүү дээ. За шалны халаалтууд бол иймэрхүү учиртай болж таарад байна. За тэгэхээр энд бас яг ингээ матлан судалгаа хийгээд эхэлсэн чинь эндээс болохоор те даалуу самбар тэгээд ингээд буг тоглоомын хөлөг гэж байгаа байхгүй. Зэрэг ингээд илдв тоглоом. Алаг мэлхий үрж тоглох том шагаанууд гарснаас үзэхэд гэж байгаа. За тэгэхээр энэ бол нөгөө зүүн хаалга гэдэг байгаа шүү дээ. Зүүн хаалга гэдэг маань уг нь бол тэнд харуул хамгаалтын цэрэг байх ёстой тий. Гэтэл энд бол тэр харуул хамгаалтын цэргүүд бол манаач нар гэсэн үг шүү дээ тийм үстэй тухайн. За тэгэхээр их дураараа чөлөө цаг ихтэй тоглоом нааддаг байж гэж байгаа байхгүй. Тэгээд энэ хаалгач нар яахан. Хаалгач нарын тоглолт өсөг юм тий. Тэр нь тийм болж тараад байгаа юм. Тэгэхээр эдгээр археологийн баримт нь харуул хамгаалтын цэрэг нь бол байнгын дураараа байна гэсэн үг бол бас биш болчихж байгаа юм л да. За юу вэ гэхэлэр Харарам хотод эзэн хаан ирэхээс бусад үед бол энэ чинь аюулгүй гэж бодно сте. Гэтэл яг эзэн хаан буюу одоо Харарам хотод те өгөөдөө хаан, яг Гүйг хаан, Мөн хаан те эдгээр чинь Харарам хотынхоо ойр тойрныхоо дээр тосох хот те эсвэл Зун хаан ах уу, Өвлөн хаан ах уу гэд тэгээ Харарам хотдоо жилдээ 2 удаа ирдэг гэж байгаа байхгүй. Энэс бусад цагт бол хаан тэнд байхгүй учраас аюул гэдэг ч юм уу харуул хамгаалт бас ингэ сулрахаар тэр хүмүүс тоглож иж бас болох юм тий. За ийм байгаа. Тэрнээс биш бол энэ бол нэг Монгол цэрэг харуул хамгаалт дээр маш хайн гандаад тий ингээд нэг зөв тоглоо сууж идэг гэсэн утга санааг биш байгаа байхгүй. Яг энэ тухай бас эртний одоо нэг Монгол нутгаар аялж явж ирсэн тий хүмүүсийн бичсэн нэг тэмдэглэл байдаг. Тэр нь юу вэ гэхэлэр монголчууд эзэн ноёндоо маш үнэнч цэргүүд ялангуяа. Яагаад вэ гэхэлэр би нэг сонин баримт харсан гэж байгаа байхгүй. Тэр нь нэг өөрөө ингээ харуул дээр ингээ гарч исэн одоо цэрэг хүн Монгол цэрэг хүн маргааш нь дарга дээр ирэнгуутаа би өчигдөр харуул манаан дээр унтчихжээ. Намайг цаазлна гэсэн гэж байгаа. Тэгээд энэ юу гэсэн үг вэ гэхэлэр тэрийг харуул хамгаалтан дээр байхад нь хинч хараагүй. Тэгээд унтчих юм хинч мэдэхгүй. Тэгтэл тэр өөрөө унтсныхаа төлөө би ийм сахилга баттай байх ёсгүй гэж хэлээд өөрийгөө цаазлуулсан байгаа байхгүй. Бурхан мэт одоо тийм өөрийнхөө амь наснаас илүү. Тэгэхээр энэ бол бас яг саяны энэ баримтан дээр болвол тий яг хөө ийм чөлөө цагаараа тий эсвэл яг тэнд үнэхээр нөгөө хаан эзэн байхгүй Харарам хот чинь яг ингээл хөдөлгөөн багасах эсвэл яг өвлийн хүйтэнд чинь яг Харарам хот чинь ер нь 10,000 гаруй орчим суугчтай гэж байгаа байхгүй. Тэгтэл өвлийн хүйтэн болоод эхлэхээр тэнд нөөс нэг хөдөлгөөн байхгүй болох тий яг энэ үед нь тоглодог байсан байх магадлал өндөртэй. Ийм олон төрлийн гоё тоглоом наадах гарч ирнэ гэдэг бол одоо надад төрж байгаа сэтгэл нь нэг тийм амар амгалан тайван тий нэг ийм тайван амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэв маяг бас харагдаад байгаа юм шиг. За хоёрдугаар тэгвэл одоо яг хятадд ингэдэг байхгүй юу? Ихэнх газар нь л ингээд нөгөө Сихо Юан гэдэг ийм дөрвөн хаалгатай юм барилгууд ингэж хөвчлэн хуучны барилгууд нь тийм байдгийг. Тэгвэл одоо яг таны ярьж байгаа дээр тэрнтэй бол яг адилхан ингээд дөрвөн хаалгатай юм байгаа. Яг хөө би бол одоо яг хаанаас нь яаж эхэлснийг бол мэдэхгүй. Гэтэ нэг Төв Азтай ер нь бол тий нэг тийм барилгын хэв маяг бас тухайн үед яг цонхилж байсан юм шиг бас ойрхон байгаа. Одоо манай оюутны отгоо энэ төр яг баруун хаалган дээр болцгоо хойд хаалган дээр болцгоо гэж ярьдаг байхгүй. Тэгээ яг яалчгүй нэг дотн санагдаад байгаа болохоор энийг бас дурдчихлаа. Дурдчихлаа шуурна. Би яриха зүгээр ингээд мартаал явцсан байна гэсэн. Тэрнээс биш яг чи бүр ингээд маш чухал юм ярьж байна. Яагаад вэ гэхээр Харарам хотыг барилга байгууламж гэдэг маань бол яг эртний одоо нэг хятад уран дарахчуудыг авчирсан хятад архитектур одоо би өөрөө хааны ордон гэгээ барьсан. Тэрний дараа 1236 онд те ийм хаан хүүгүүдийг ингээд энэ тэндээс ингээд те том улс төрчдийг ингээд дуудаж авчираад найр цэнгийн хийсэн гэж хэлж байгаа сте. Тэгэхээр тэр Харарам хотын ерөнхий архитектур гэдэг зүйл гарч иж байгааз. За энэ нь өөрөө яг ингээд малтан судалгаа хийсэн 100 гаруй жилийн судалгааны үр дүн ба штэ. Энэ үр дүнгээр болвол
зарим одоо барилгууд ингээд нүүдэлч чинь айгүй асар том тал нутагтаа байгаад байна шүү дээ. Гэтэл зарим барилгууд нь хитрхи шамбаарлцсан. Ялангуяа хотын төв хэсэг те төв гудамж дээрээс нь тэр одоо их асарт гэдэг байгаа сүм хийд те эдгээрүүд ингээд ойрхон зайтай байгаад байгаа нь яг л тэр эртний хятадын хааны ордон юм уу те язгууртнуудын ордны хэв загвар гэж хэлж байгаа байхгүй. Ийм судалгааны үр дүн байдаг. Тий. Тэгээд тэр дөрвөн хаалга гэдэг байгаа нь бас л саяны яг чиний хэлж байгаатай зүв байгаа байхгүй. Тэрнээс биш зүгээр шууд ингээд нэг юуг байжснаа гівгэнд ингээд монголчууд шууд хот бариад явчихж байгаа ч юм уу те ийм үйл явдал бол бас байхгүй шүү дээ. Энд чинь эхлээд тангууд улсыг эзэлж авсан байна. Дараа нь алтан улсыг эзэлж авсан байна. Тэдгээр хүмүүсийн соёлоос нь те ингээд суралцах. Тэг яг тэр чаддаг хүмүүсээр навчирч ингэж хийлгэж байгаа үйл явдал болж байгаа учраас те баярлаа. Баярлаа. За тэгэхээр яг энэ мэтлэнгээр те археологийн судалгааны үр дүнд бол хар орон хот нь бол Монголын эзэнт гүрний нийслэл бөгөөд 13 дугаар зууны үзэсгэлэн тод байсныг илтгэн харуулах судалгааны ажил бас болсон байгаа байхгүй. За үүнээс гадна нэг хэсэгтээ бол хар орон хотын маллах судалгаа зогссон. За ингээд зогссныхаа дараа 1976-аас 1985 оны хооронд Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн хүрээлэнгээс эрхэлсэн их гүрний нийслэл хар орон хотыг археологийн талаар шинжилэн судлах ажлыг өргөлөөсөн байгаа байхгүй. За яг энэ судалгаанд бол одоо бол нөгөө Монголын үндэсний археологчид бэлтгэдэг гараад ирсэн тий туршлагатай болчихсон. Яг энэ үе бөгөөд за энэ судалгааны багийн удирдагч бол энэ Сэр Оджав гэдэг хүнтэй доктор. Тэгээд яг тухайн үедээ бол яг археологийн одоо тий эрдэм шинжилгээний ажилтан Баяр, Цэвэндорж, Минс, Инхбат зөвлөлтийн археологч Войдов гэдэг эдгээр хүмүүс байсан байгаа байхгүй. Мэдээж тэр Войдов гэдэг хүн бол бас Орсын шинжлэх ухааны тий бас нэг ололттой талуудыг бас ингэж бас зөвлөд явж байсан баг. Судлаачдын ингээд гадаргын тий хотгор гүдгэр гэдэг зүйлийг судалсан байгаа. Энэ нь өөрөө хар орон хотод хичнээн байрлал байгууламж байна тий. Хэр хэмжээний том далайцтай хот вэ? Хэвэр хэмжээний одоо ингээд зай ингээд эзэлж гин гэдэг ч юм уу. Тэгээ эндээс бас нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр яг энэ судалгааны баг бол хар орон хотын одоо дүүрэгт гэж байгаа байхгүй. Дотор нь гэсэн үгтэй монголчуудын болон ислам шашинтны бус оршуулгыг малтан судалсан баг. За тэгэхээр энэ нь бол өөрөө юу гэсэн үг вэ гэхээр ислам шашинтай бус олдож जैन те монгол бус олдож जैन. Тэгээ магадгүй христийн бус олдох магадлал өндөртэй те. Тэгээ энэ зэрэгээс үзэх юм бол их Монгол улсын нийслэл те одоо хотод хар орон хотод янз бүрийн шашин чөлөөтэй дэлгэрэн хөөгжиж өөр угсаа гаралт иргэд эв найрамдалтай амьдарч сууж байсан тухай өгүүлдэг түүх сурвалжийн мэдээнүүд байгаа шүү дээ. Нөгөө Рубрук, Лана, Карфина тий одоо Монгол нутгаар явсан бүх хүмүүстэй 12 сүм дуган байна гээл тий. Нистрын одоо нэг христийн шашны сүм байна, исламын сүм байна гэдэг. Энийг бол яг л нөгөө нэг археологийн бит баримтаар нотлон харуулж байгаа үйл явдал болж байгаа байхгүй. За тэгээ эдгээр ислам шашинтай буш оршуулгаас нийтдээ 37 хүнийг малтан судалсан байгаа. Оршуулга тий. За тэгээ энэ 37 хүний оршуулгыг бол яг тухайн үедээ Монгол улсын их сургуулийн юу байгаа нэг антропологч тий. Одоо залуу антропологч гэсэн үг шүү дээ. Одоо бол Монгол улсын их сургуулийн археологи антропологийн техникийн эрхлэгч байж байгаад тэгээд одоо бол зөвлөх багш хийж байгаа. Түмэн гэдэг антропологч байгаа. Маш алдартай. Маш олон улс энэ хүний одоо маш олон судалгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тий. За энэ хүн бол 1986 оны тий судалгаагаар бол эдгээр оршуулга нь Европчууд ба Монголчууд төрхний холимог шинжтэй хүмүүс байсан гэж дүгнсэн байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энэ бол бас л олон үндэстэн байсан гэдгийг нь бас давхар нотлоо харуулж байна тий. За судалгааны баг. За 1981-ээс 1982 онд тухайн үедээ Өгөөдөө хааны ордон гэж үзэж байсан тий. Том барилгын суурийг бүрэн хэмжээгээр нь малтан судлах үүднээс суурийг гэж байгаа байхгүй. Үүднээс 1948-49 онд Киселевийн малтсан судалгаа шүү дээ тий. За энд бол бас тэнд нэг Киселев малтлах хийснийхаа дараа тэнд нэг шороонууд ингээ оолоод орхисон байсан байгаа байхгүй. Яг тухайн үедээ бас яг Орсын шинжлэх ухааны яг ингээ малтлаханд тэгж явдаг байсан юм уу? Эсвэл яг хар орон хотын малтлаханд ингэж одоо хандсан уу тий. За ингээ шороо ингээд овоолцсон. Тэр нь болохоор 2000 орчим куб байсан. За энэ шороог бол өөр газар зөөж цэвэрлсэн байгаа юм. За ингээд цэвэрлэх явцдаа бол барилгын өмнөд хааны эвүүр 6 ширхэг засмал гантиг чулууг болсон байгаа байхгүй. За тэгээ яг энэ үед бол ЮНЕСКОгийн экспедицээр хар оронд ирсэн Польш улсын эрдэмтэн профессор Годловский гэдэг монголчуудын хийж буй маллахын ажилдаа биечлэн танилцаад тэгээ энийг бол
эртний нийслэл энэ хотыг судлах сэргээн бэхжүүлэх ажилд бол олон улсын эрдэмтдийн хүч дэмжлэгийг ашиглах нь зүйтэй болохыг онцлон тэмдэглэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө хар орон хот бол археологийн шинжилгээ ухаанд хэр ач холбогдолтой вэ гэдгийг олон улсад ингэж харуулж таниулж байна шүү дээ тий. Одоо улс орон болгон ч бас яг юм тойр улсын одоо хотын тойртой биш шүү дээ тий. Монгол улс бол бас ийм одоо хотын соёлтой бас цөөн хэдэн улсуудын нэг гэж бас явдаг юм байлээ. Тэр нь бас их дэлхийд алдартай хотуудаараа тий. Тий яг үнэ. За тэгээд баг энэ чинь ихний байранд орж байгаа шүү дээ. Тэгээ яг л нөгөө нэг 10,000 орчим хүн амьдардаг. Дээрээс нь 1 сая орчим хүн амтай мөртлөө баг өөртөөсөө 100 дахин илүү тий 100,000 орчим тангууд улс хэдэн хамтайсэн, алтан улс хэдэн хүн хамтайсэн тий сүм улс хэдэн хүн хамтайсэн. Баг нийлээ 100 болчих шүү дээ. Дээрээс нь 29 улс орчиж байгаа юм. За тэгэл одоо ингээл Орос, Солонгос гэх юм уу тий. Ингээ бодоод үзэх юм бол эд бүгд улсыг ингээ байлдан дагуулж чадж ийна гэдэг бол зүгээр нэг 100 дахин илүү хүчийг захирах гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг захирж байгаа энэ бүх зүйлийн одоо тий бүгдийг захирж байгаа үйл явдал нь улс төрийн төвөнд хар орон хот гэж бодох орчинд яалчвал айхтаргаас тий. За багшаа хоёлаа хамтран ажлыг танилцуулаад өргөжлүүлье. Үрждэг сар хариултаа хадгалын Худалдаа хөгжлийн банк маань өнөөдрийн нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр ажиллаж байна. Хариултаа хадгалын үйлчилгээгээр болохоор 5 дугаар сарын 13-ны хүртэл ингээд сонгосон байгаамаа. Та бүхэн маань тэгэхээр хариултаа хадгалын энэ үрждэг сар гэдэг нь ямар учиртай вэ гэхээр таны энэ хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээгээ сонгоод гэрээгээ ийдсэн тохиолдолд 5 сарын 13-наас өмнө олсон 25,000 төгрөгийг чинь 2 дахин үржүүлээд 50,000 төгрөг болгож таныг одоо урамшуулж байгаа хадгаламжаа нээсэнд нь одоо тий төлөхөц болж байгаа баяр хүргэж байгаа ийм үйл явдлыг бол Худалдаа хөгжлийн банкныхан санаачлаад байгаа. Тэгэхээр хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээ нь болохоор та одоо Худалдаа хөгжлийн банкн дээр нийлгсэн картаараа одоо карта ашиглах болгондоо 1000-аас 5,000 төгрөгийн хоорондох таны бүх одоо худалдаа авалт зуралт болгон дээр чинь таны сонгосон дүнгээр ингээд хасагдаад таны хадгаламжийн данс руу ороод ах ийм үйлчилгээ байгаа. Тэгэхээр энэ бол ер нь ингээд маш их амар одоо хизээ би одоо мөнгө хоримтлуулах бай гэж бодохгүй байхan тий аль данс руугаа яах вэ хэдэн төгрөг хийх үү гэх мэт ямар ч юм та одоо таны тарих ажиллах шаардлагагүй тий зөвхөн та очиод гэрээгээ ээчих бусдын бол Худалдаа хөгжлийн банк танд ингээд хоримтлуулаад өгнө гэж байгаа. Тэгээд очиод та бүхэн маань бас өөр олон үйлчилгээнүүд байгаа. Зэрэг сонгочих юм бол бүр ч илүү болж болно. Эсвэл бүр багаар болёо. Би энийг 5 жилийн дараа харьяа гэвэл те өөртөө тэр бүхнийг зохицуулаад авч болно. За миний бодлоор бол бас Худалдаа хөгжлийн банкн дээр өөрийнхөө биеэр очиод одоо зам дагуу зөндөө олон Худалдаа хөгжлийн банкнууд хаана хануудыг манайхан баг ерөнхийдөө мэдж байгаа. Тэгээд очиод үйлчилгээгээ авчвал бас их амар юм байлээ. За эсвэл одоо та яг байгаа газраасаа дэлгэцээр доор гарч байгаа QR кодыг уншуулаад TDB онлайн аппликейшнийг татаад өөрөө шууд энэ үйлчилгээг одоо идэвхжүүлчих боломжтой. Тэгээд 6 сар ба түүнээс дээд сарын хугацаатай хадгаламжийн дансаа энэ харилцах дансатайгаа холбох ийм одоо үйлдэлийг хийгээд ерөнхийдөө энэ хадгаламж маань эхэлнэ гэсэн үгээ. Тэгэхээр та бүхэн маань 25,000 төгрөгийг ямар ч гэсэн 5 дугаар сарын 13-наас өмнө энэ үйлчилгээг ашиглаад аваарэ. За хамгийн гол нь л одоо ер нь бид нар чинь нөгөө хоримтлолтой л болох нь бас чухал байгаа шүү дээ. Тэгээ энэ айгуу гоё ингэж дэмжиж өгж байгаа. Би одоо жишээ нь өөр ийм санал болгож байгаа юг бол мэдэхгүй байгаа дээ. Тэгэхээр энэ боломжийг гоё ашиглал тун урамтай сайхан санагцсан. Тэгээ та бүхэн үйлчлүүлээрэй. Урна. Ганаг хоцсон 100 сая төгрөгийн хариулт байна. 100 саятай өний өгдөөс хараасаа хараас жоох сандардг юм байна. 25,000 гэсэн үү? Хит болголоо. Таны 100 сая 2 дахин нугаруултаа ямар вэ? 200 сая болох нь л дээ. Адилхан шүү дээ энэ чинь. Утсан гэдэг нэг хаад хэлдэг. За. За баярлалаа. Тэгээ гоё сайхан байлаа. Баярлалаа. Бас манай Худалдаа хөгжлийн банк маань бол тий манай нэвтрүүлгүүдийг баян ивент тэтгэж явдаг. Тэгэхээр үнэхээр их баярлалаа гэж бас хэлье. За тэгэхээр одоо ийм зүйл болж байгаа. За 1984 онд малтлах судалгаа цаашаа үргэлжилсэн. За өгөөдөө хааны одоо төмөн амгаланд ордон гэж үзэжсэн тий. За яг ингээд тогтоосон газарт нэлээд томоохон хэмжээний малтлах хийсэн. Гэтэл эндээс дээврийн варны хаагархай, ногоон паалтан та миний төрөний яриадсан тий. Нүүр вар. Тэгээ нэг талдаа дугуй дотор хас тэмдэгтэй тоосхон, өрлөг. За тэгээ хүний гавлын ясаар хийсэн аяг. За тэгээ зэргээс гадна мангад бичгтээ гэрэл хөшөөний хилтэрхий олдсон байхгүй.
хятад бичиг гэсэн үг тийм Ханс ханс гэсэн. За тэгээ энэ хөшөөний одоо хилтерхий бол 1346 онд хар арим хотод босгож тавьсан ийм гэрэлт хөшөөний тий одоо яст мэлхийний нуруунд дэр ингээд гэрэлт хөшөө гэсэн үг шүү дээ. Бичигтэй бол гэрэлт хөшөө гэсэн үг. За тэгээд энэ бичиг байгаа байхгүй юу? Тэгээ энийг бол зөв хугархай хэсгэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн анх 1889 онд тий ядрын цав тий Оросын судлаач нар ирж байхдаа бол хар арим хотоос бол маш олон хэмжээний бичиг үсгийн дурсгалууд байна гэдгийг анх нээж илрүүлсэн. Тэгэхээр хамгийн ихнийх нь энд ингээ илэрж байгаа. За ингээ хэсэг хэсгээр ингээ явсаар хагаад энэ нэлээд хэдэн хэсэг болно. Яг бол энэ хэсгүүд чинь нийлээд ирэхээр нэг нууц түүхийг задлах гэдэг нь шүү дээ тий. Нийлсэн юм уу? Тэгээд тэрийг дараагийн дугаар тахгүй юу? За тэгэхээр энэ бол ер нь бол юу яаж байгаа байхгүй яг эндээс олж гинэ гэдэг нь өөрөө яг энэний чинь уур талд нь бас маш том яст мэлхий байгаа байхгүй одоо хар арим хотоор оронгууд Эрдэнэзүү хийд штэ Эрдэнэзүү хийд дээрээс шууд залгаа байгаа штэ за тэгэн гут нь яг чиний хөрөний хэлдгээр Эрдэнэзүү хийдийн хойд хаалгаар гараад явангуудаа жаахан баруун хойшоогоо ингээ алхахад болвол саяны одоо ингээд өгөөд хааны Төмөн амгалант ордон гэж үзчихсэн те энэ зүйл байгаа байхгүй тэнд очингууд чинь ингээд яст мэлхийн дээр ингээ яст мэлхий байгаа. За яг ингээд нутгийн ард эргээд хэрнэ тэнд очисон хүмүүс өсөв бишрлэр ингээд шар тос мос гэдэг төрчдөг тэр бол маш буруу зүйл. Борж чулууга ингээд ингэж байгаа тийм. За тэгээ тэр яст мэлхийний чинь яг саяны тэр юм том одоо малтлага явагдаад байна шүү дээ. За тэгэнгუთ тэндээс энэ саяны чулууны хилтерхий олдож байна гэдэг бол энэ чулууны хамгийн анхны байрлал бол энэ яст мэлхий гэр үзэхэр байгаа байхгүй. А гэтэл эн чинь өөрөө ингээд өөр газруудаас янз янзын газруудаас ингээд олдоод ах болж байгаа хгүй цаашаага. Тэгээд энийг чинь дараа нь би нэг Монгол Германы экспедицийн үеэр чинь бас нэг яг энэ чинь нэг хэсгийг олох тий. За ингээд нэг цааш нь орхиод явчих тий. Тэгэхээр энэ бол чулуу өөрөө ингээд нийлнэ гэдэг утга санааг бас нэг давхар хэлээд байна тий. За ерөнхийдөө тайлагдж уншигдан гэсэн үг. За тэгээд дээр дурдсан маллах судалгааны ажлын үр дүнд бол Монголын дундад зууны үеийн тий түүхийн бүдэг бадаг олон асуултуудад хариулт өгөх үз их хэмжээний бит хэрэглэгдүүнийг илэрж олсон. За ингээд өөрснөө одоо тий судлаачд маань шинжлэх ухааныг бол тий шинжлэх ухааны баримтыг бол маш олноор нь баримжуулсан. Гэхдээ нэг зүйл байдаг. Энэ юу гэхлээр археологийн шинжлэх ухаанд бол түүхийн шинжлэх ухаанд бол нэг юу яадаг штэ алтыг нь аваад шороог нь хаялтаа түүх бол томол зүйл биш ээ гэл тий ингэж ярьдаг та яг адилхан тэгсэн гисэн хидийч гэж байгаа байхгүй би яг энийг бол нэг Уу Эрдэнэтхон хар арим хот тий энэ номыг уншиж байхдаа уншсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо манай яг судлаач Уу Эрдэнэтхон өөрийнх нь энэ одоо ингээд үзэл бодол дотоод ертөнцийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энд бол ер нь бол энэ судалгаа болвол хэдийгээр Монголын үндэсний одоо тий ингээд судлаач нар маань ингээд судалсан хэдий боловч зарим тохиолдолд бол нөгөө археологийн маллахын ёс зүй дээрээс нь яг ингээд орчин цагийн үеэр үзэхэд гэж байгаа байхгүй. Хамгийн гол нь яг одоогийн шинжлэх ухааны энэ өндөрлөгөөс харахад бол зарим үедээ бол зарим нь одоо олдрууд ингээ устгах хэмжээний магадгүй ингээ устгах хэмжээний тий иймэрхүү малтаг болсон байна. А зарим үед нь болохоор маллагын түвшин нь хит доошоо ер нь байгалийн хөрснөөс доош орсон. Зарим хэсгээр нь одоо ингээ арай дутуу малтцсан гэдэг ч юм уу. Ийм зүйлүүд байна. А өвнөөс гадна бас би энийг бодлоо яг хар арим хотод ажиллаж байхдаа Уу Эрдэнэтхоос бас өөрийнх нь бас айгүй хэмзэлж явдаг зүйл нь байхгүй. Археологийн малтлах судалгаа гэдэг нь бол маш цэвэр явагдах хэрэгтэй. Яг л нөгөө нэг ингээ бялуу цус зэвших цэвэрхэн байх хэрэгтэй. Дуусныхаа дараа болвол яг л анх энэ дурсгал ямар байсан яг тэр хэмжээнд нь авчиж нөхөн сэргийх ёстой гэж байгаа байхгүй гэж хэлж идэг. Тэгэхээр бол нэг нөхөн сэргээлт гэдэг зүйлийг бол энэ тогт хийгээгүй байсан. Тэгээ хийгээгүй байсан учраас энд чинь ингээд баахан нөх гарчаад байна шүү дээ. Маллах хийсэн нөх гарчаад байна. Тэнд нь яасан бэ гэхээр яг тухайн үедээ тэр 1980 онд гэсэн үг шүү дээ. Энэ үед бол тэр нутгийн оршин суугч нар эдгээр хүмүүс бол хог авчиж хаях тэнд мал ахгүй орж ингээ өөхөх те иймэрхүү аюулууд бол бас их нөөрлж исэн гэдэг зүйлийг хэлээд байгаа. За үүнээс гадна 13 зууны үеийн хар арим хот эн чинь яг одоо бол Өвөрхангай аймгийн хар арим сум тий. За тэгээ хар арим сум тэгтэл энэ хар арим гэдэг чинь бол 1956 онд хар арим сум чинь ингээ байгуулагдж байгаа шүү дээ. За ингээ байгуулагдаад эхлэхдээ бол эн чинь нөгөө нэг сангийн аж ахуй газар тариалан тий мал аж ахуй гэдэг чинь энэ талаараа ингээд суурин хот болоод эхэлж байгаа. За ингээ суурин хот буюус хар арим гэдэг одоо сум ингээ байгуулагдаж штэ. Энэ үедээ яасан бэ гэхээр яг 13 дугаар зууны үеийн хар арим хотын тойр маань өөрөө маш олон янзаар эвдэгдэж эхэлж байгаа байхгүй.
Энэ нь хүмүүс нөгөө байшин барилга байгууламж хийх, эсвэл янз бүрийн байдлаар өөр зүйлэр гэдэг ч юм уу те. Яг тэр Харааран хотод байсан саяны тэр нөгөө бичгтэй чулуу гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлсийг аваад орчин үеийн барилгад ашиглаж чаддаг байгаа байхгүй. Тэгээ энэ ерөөсөө Харааран хотоос бол ингээд түүхийн ингээд хараад ах бол нэгч тасарж байгаагүй гэсэн үг байхгүй. Харааран хотын дараа бол тэнд Эрдэнэзүү хийд байгуулагдсан тий. Гэтэл Эрдэнэзүү хийдэд өөрт нь бас 1586 ч тий. Гэтэл тэнд бас ингээд Хараар баяг 13 дугаар зууны үеийн Харааран хотын ингээд барилгын материалууд агиух ашиглагдсан байгаа юм. За гэтэл бүр 1956 онд тийм үстэй. Тэгтэл энд ингээд тэнд одоо ингээд тэнд эртний хотын тойрог ингээд аваад явцсан байгаа байхгүй. Тийм барилгатаа ашигласан байдаг. Барилгатаа ашигласан байдаг. За би одоо яг ингээд зөв юм ярьж гин үү, буруу юм ярьж гин үү, энийг бол яг үнэхээр мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд бол яг Харааран хотод 2 жил ажиллаж байхдаа нэг айлыг маш их харсан. Би бүр өөрөө очиж үзсэн байхгүй. Тэр айл болохоор нэг юм лам хүн байсан. Тэгээд нэг Харааран хотоос нэлийн жоохон зайтай байдаг. Яг нь уулын бэлрүү мэлхий амнасаа жоохон ингээд зүүн тишээгээ. За тэгээд тэр айл маань болохоор Диважингийн цэцэрлэг гэж цэцэрлэгтэй байгаа байхгүй. За тэгэн гол тэнд чинь ингээд луус, илжиг тэгээд ингээд хашаа дотор амар гоо том хашаатаа тэгээд тэр дотор ингээд нуур муур хиймэл нуур хийцэн тэнд нь усны шуу муу ирж амьдэрдэг. Тэгээд янз бүрийн амьтан, жимс, ургамал тарьдаг. Просто үнэхээр хөдөлмөрч айл. Тэгээд би тэр айлын нэг цэцэрлэгийг ингээ харах гад сонирхоод очиж үзэж байгаа штэ. Тэгээд үзэхэд тэнд дотор Харааран хотын 13 дугаар зууны үеийн барилгын материалууд яваад байгаа байхгүй. Тий. Аюу суучлаарай. Тий. Уучлаар байгаа штэ тий. Тэр хүний хөдөлмөрч заан бол айгүй гоё юм тийм байгаа. Үнэхээр ингээ айгүй сайн юм ингээ бүтээсэн байна. Гэтэл мань хүн өөрөө 13 дугаар зууны үеийн түүхэн дурсгалаас нэг барилгын материал дээврийн ваар, сав одоо юу гэдэг тоосох тий. Эдгэрийг наваад ашигласан байгаа байхгүй. Харин тэр хүн одоо мэдхгүй ашигласан чи ер нь одоо яах хэвтан болоо тий. Тэгээ тэр хүн ингээл байнга хөл нөцгөө явж байдаг хүн байсан. Ямар ч сан хамгийн анхны баг цас хайлаад дууссан гол хөлөөд готлоо тайлал хамгийн анхны цас ортлоо хөл нөцгөө явдаг гэлөө. Ингээ хүмүүс янз янзаар ярьдаг гэсэн нэг лам ингээ үзэж хардаг гэлөө эсвэл бас юу гацаа. Яг манай одоо ингээ нэвтрүүлгээ сонсож байгаа. Яг Харааранных нь бол ингээ маш сайн мэдэх баг тийм. Тэгээд яг комеди хэсэг дээр үлдээчээрээ те нэрээ. Яг ямар учиртай хүн бэ гэдгийг нь. Тэгээ нэг юм Диважингийн цэцэрлэг гэдэг нэртэй тэр нэр нь. Ямар ч гоё нэр мэртэй. Тэгээд нөгөө яг Лууд хотын нөгөө бууран дээр байдаг Баяраа малчин гэдэг яг адилхан л түүх бас явж байна те. Тийм. Би яг нэрийг нь ерөнхийдөө баг санаж ин гэхдээ яг хэлчих юм бол би яг алдаад хэлчихвэл айгу гэдэг эвгүй болчих гээд байна те. Өөрөө өөртөө эвгүй болчих гээд байна. За тэгээд яг иймэрхүү маягаар гэсэн үг байхгүй юу? Мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүсийн санамсаргүй болон санаатай үйлдэлүүд бол Харааран хотод бол өчнөн болсон. За тэнд гахаан бээрэн барьж ингээд яг Харааран хот дотор башиж байгаа юм. Яг тэр ихний Харааран хот дотор. За тэгээд тэр усан сууг шуудууд татна гэж байгаа шүү дээ. За ингээд усан сууг шуудууд татах ингээд амар том барилгын ажил явагдана гэсэн үг шүү дээ. Чинь Харааран хотын чинь тэр ойр орчмын бүс нутгийг тэр чигээр явна гэсэн үг шүү дээ. За ингээд явахдаа яасан бэ гэхэлэр тэндээс бол маш олон янзын зүйлүүд гарсан гэж байгаа байхгүй яг тэр тухайн үйл ажиллагаанд оролцож исэн хүмүүсийн хожим дурдж хэлсэн үг гэж байгаа байхгүй. Тэгтэл тэндээс чинь бүтэн өхөө хоёг хүртэл олж исэн гэж чинь тийм үү. Тэр бүр тэгвэл ер нь баларсан юм болд юм байна тий. Тийм шүү дээ. Тэгэгдчихдээ биш үү ер нь бол. Бас үүнээс гадна одоо хоёул нэг эртний фараоны хоёр дүрс гэдэг тий. Энд чинь л бас яг иймэрхүү байдлаар олцсон байгаа байхгүй. Гэтэл зарим нэг юм мэддэг хүмүүс те. За энэ бол түүх соёлын дурсгал шүү гэдгийг мэддэг хүмүүс те. Сайн санаат хүн. За эдгээр хүмүүс бол тэрийг чинь археологч нарт өгж байгаа. Гэтэл тэрийг чинь зарим нэгэн хүмүүс одоо нэг өөртөө хувьдаа авах те. Ямар сандаа би сая түрүү тэр жинлүүр гэдэг байгаа зүйл чинь зүгээр л тэр Харааран хотын тэр нэг одоо урдаас одоо ингээ бараа авчир зардаг те. Энэ хүмүүсийн ингээ лангуун дээр нь байж байгаа те. Тэрнээс ч чинь яг л тэгж хэдэн мянган жилийн өмнөх зүйлийг зүгээр ингээ нэг лангуун дээр зараад иж байж болохгүй чинь олдвор болохоос биш одоо бид нар ч яг сайхныг хүртэл нөгөө жин туваахан ашиглаж байсан юм болохоор тэгээ оронд нь адилхан л ашигласан юм байна л та бас. Тэгээ өрмөц юм аа. За тэгээ одоо яг за нэвтрүүлгийн цаг дуусах гэж байгаа шиг байна. Гэхдээ би нэг ахаад 2-3 минут ярьчээ те. Яг 1990 он гарлаа. 1990 он гарснаас хойш яг нийгэм өөрөө ингээд нэлээдээ өөрчлөгдөж байна. Манай хотод дандаа л нөгөө зөвлөл социалист тэгээ бүгд найрамдах холбоот улстай бол ингээд юу таалаа шүү дээ ингээд хамтын ажиллагаатай байла бүх салбарт ч тийм чинь ерөөсөө тий бүх салбарт. За гэтэл одоо бол олон улс гэдэг зүйл нээлттэй болсон.
За ийм учраас манай яг үндэсний археологчдод Монгол археологч нар олон улстай хамтарч хийх одоо ийм судалгааны ажлууд үргэлжилж эхэлж байгаа ийм үйл явдлууд болох юм. За энэтэй холбоотойгоор ер нь бол Харааран хот бол 1995-аас 98 оны хооронд дэлхийн оюуны үеийг хамгаалах байгууллага буюу ЮНЕСКО ЮНЕСКОгийн дэмжлэгээр Монгол Японы эрдэмтдийн хамтран хэрэгжүүлсэн Харааран хотыг авран хамгаалах сэргээн судлах төсөл бол яалчгүй бас чухал байр суурийг эзэлж байгаа байхгүй. За тэгээд энэ нь өөрөө цаашаа илүү ингээд дэлгэрж ингэж явж байгаа байхгүй. Монгол улсын засгийн газар ЮНЕСКОгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Монголын эртний нийслэл Харааран хотын төрийг хадгалан хамгаалах нэртэй төсөл 1995 оны 8 дугаар сараас ингээ хэрэгжиж эхэлсэн. За уг төслийн гол зорилго нь бол эртний дурсгалт Харааран хотын төрийн хөлийг тогтоох, байршлын газрын зураг хийх, дурсгал зүйлийн одоо үлдцийг судлахад чиглэсэн. Тэгээ бас ингээд маш олон ингээд одоо юу орж ирж штэ тэгээ 3 голын экспертиз гэж бас нэг Монгол Японы хамтарсан экспертиз байсан. Тэгээ Японд бол яг тухайн үед бол техник технологиор бол хамгийн сайн хөгжингүү улс орн байлаа штэ. Байлаа ч одоо ч байгаа л да За тэгтэл энэ бол нөгөө нэг бусад улс орны техник технологи одоо ингээд шинжлэх ухааныг бас ашиглах ийм зүйл болж байгаа байхгүй. За яг энийг бол энэ төслийг бол Японы одоо итгэлцлийн сан гэж байгаа байхгүй. Итгэлцлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн шинжилгээний ажилд бол орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж зэргүүдийг ашигласан. За төслийн удирдагчаар бол ЮНЕСКОгийн талаас профессор Като гэдэг хүн ажилласан байгаа байхгүй. За тэгээ Монголын талаас бол шинжлэх ухааны түүхийн хүрээлэнгийн археологийн секторын эрхлэгч олон түмний одоо нэг амьд ном бодит түүх гэж нэг алдарсан гэдэг би нэг байнга хэлээд байдаг За энэ хүн бол одоо хожим археологийн хүрээлэн гэдэг хамгийн анх Монгол байгуулад анхны захирлаар нь ажилласан доктор Цэвэн Дорж гэдэг хүн ажилласан байна. За тэгээ эрдэм шинжилгээний ажилтнаар бол одоо доктор Баяр тэгэл ингээл судлаач нар ажилласан. За тэгээ ЮНЕСКОгийн шинжээчд бол Монголын одоо нэг Mon Map дээрээс нь одоо Японы Kawasaki гэдэг компани байдаг шүү дээ. Энэ компанийн мэргэжилтнүүдээс бас ирж оролцсон байгаа байхгүй. За тэгээд ер нь бол энэ бол манай Монголын эрдэмтэн судлаач нарын 1970-аад оноос ингээд сүүлчээ санаачилж хөөцөлдөж байсан эртний хотын дэвсгэрт айл амтан нутаглах, аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоох, хамгаалтын бүс тогтоох, тэгээд хайс татаж ингээд сэргийлэх ажлыг ингээд одоо сая энэ ЮНЕСКО-гоос ингээд анхаарч эхлээд ингээд олон улсын ингээд хөрөнгө мөнгөөр яг ингээд хийж эхэлсэн арга хэмжээ болж эхэлж байгаа байхгүй. Одоо тэгэхээр хамгаалтанд байгаа гэж ойлгож болох уу? Одоо бол Харааран хот бол хамгаалтын байдалтай байдаг. Гэхдээ манад нэг зүйл байгаа шүү дээ. Лууд хот ч нэг хамгаалтын хашаад татсан гэсэн шүү дээ. Тэрнтэй адилхан хашаад татсан. Гэхдээ л энд бас л хүн хойлгоох ийм зүйлүүд бас их л байдаг. Би 2000 тэр нэг 5 6 7 онд ажилласан гэсэн шүү дээ. Тэгэхэд хүртэл яг тэр энэ хашаа хайс энэ тал дээр нь бол одоо яг доктор Баяргаа доктор Уу Эрдэнэт хэднээс бол тун одоо ингээд сэтгэл дундуур байдаг гэсэн. Яг л ингээд гоё юм хийгээд өгчдөг энийг нөгөө цаашаага арчлаад аваад явах ингээд тордох ийм зүйл ерөөсөө айгүй их тотмог байх юм а гэж айгүй их нүрэг. Цай хоолн дээр л нөгөө ийм юм а бид нар чинь ингээд ярьж байгаа юм чинь би тэгээд ухаан чинь зүгээр нөгөө хамгийн доод нэгжийн хүн тэр бууланд хамгийн доод талаас нь зүгээр нөгөө хоол хийж явахдаа л чимээгүй сонсоо сууж байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь нөгөө ингээд ийм зүрх сэтгэл айгүй хүлдсэн байдаг л та. Тэгээд л шууд санаад хэлээд байгаа байхгүй. За баярлалаа багшаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк болон хотын зүүн чиглэл баригдаж байгаа. Нааганаас 5 хаус утга маань хамтран ажиллаа. Нэвтрүүлэг НТV болон Удмөндөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрэлээ. Хамтдаа үзэх сонсогч та бүхэндээ мөн мараа төгштэй. Яг баярлалаа. Дараагийнхаа үргэлжлэлээр хоёлаа үргэлжлүүлж ярэ тий. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Удмөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа.
30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одон өдөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан таны мэдхгүй Монголд ялах болтугай.